Intimacy coach гэхээр хүмүүс юу гэж ойлгодог вэ? Тэр хүмүүс маш буруу ойлголттой байдаг. За ойлголтын буруугийн эхнээс нь засцгаая. Секстэй холбоотой зүйл гэж боддог, бас хосуудад холбоотой зүйл гэж боддог. За дээрэс нь нууц, ичмээр зүйл гэж боддог, хүнд хэлхийг хүсдэггүй. За дээрэс нь Монгол хүнд хамаагүй гадаад хүмүүст хамаатай гэж үздэг. Энэ бол маш буруу ойлголт юм аа. Intimacy гэдэг бол өөрийгөө ойлгох, бас бусдыг ойлгох асуудал юм аа тий. Өөрийгөө ойлгосон хүн бусдыг ойлгоно, бусдыг ойлгосон хүн өөрийгөө ойлгоно. Одоо яг ин яан гэдэг штэ арга бэлэг гэдэгтэй адилхан чамаас хүчин чармаалт гарна, надаасаас хүчин чармаалт гарна гэсэн. Энийг л хамгийн сайн ойлгох хэрэгтэй, дээрээс нь бас хичээх хэрэгтэй. Гадаад хүн гэхээрээ хайрлагдах ёстой, Монгол хүн гэхээрээ хайрлагдах ёсгүй. Гадаад хүн гэхээрээ сэтгэлээ одоо чөлөөтэй илэрхийлдэг, би чамд хайртай, би чамайг хүсэж байна те, би чамайг тэрвэрмээр байна гэсэн үгээ илэрхийлдэг Монгол хүн болохоор яадаг вэ гэхээр хайрын дотор хална гаднаас ч илүү те ингээд халаа ингээд үзүүлээд идэг, хайраа үзүүлдэг үгүй. Чи хайраа бас үзүүлэх ёстой. Хайраа үзүүлж яж хайр чинь бат бөх оршноо. Тийм учраас яах вэ гэхээр та нарт сургад хэрэгтэй. Үнэхээр яг энэ талаар мэдмээр байх юм бол сургалт гэж хүчээрээ, хэрвээ мэдэхгүй би энэ талаар окей гэж бодож байгаа юм бол үгүй гэж хүчээрээ. За тэгээд би тийм үгүй гэсэн хоёр комментиг харъя. За дараагийн рилээр эргээд уулзъя. Түр баяртай.